Нөөцийн махны чанар астанда таргууч юу таарах шүү. Тэгээд одоо шимжүүлт муутай. Яс болцоо. Гэхдээ яг үүний одоо ховж байгаа юм туучаар суусууд авахсан бас хүртээмжч муутай байна өнөөдөр. Чар өнгөтэй болцсон, муудсан, яс болцсон. За тэгээд жижиглээд одоо ерөөсөө нэг ч юм хаяггүй байгаа ч ингээд ер нь энэ нөөцийн махын бэлтгэл энэ төр дээр нэлээ ихнээсээ авч анхаарахгүй бол дандаа муу мал авчирч үнэтэй үед нь зарж одоо ашиг болдог юм байна гэж бид нэр боддог шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол мах үнэтэй үед нь бол муу махаа одоо шахаж биднэрт өгж шүү дээ. Тогтцоо нэрээ зарах шүү дээ. Үн нэмэгдүүл одоо хэрэг алга. Ичи яг одоо тэгээд ядарсан ард түмэнд үний хамдыг л харж шүү дээ. Яг нөөцийн мах авахсан. Энэ хавар явсан чи юусоо байдгүй. Ганцхан те дээдийн дэлгүүрт. Тэгээ осууд их авч хэрэгжил байх шиг байл дээ. Нэг үнийг багаас үлж. Тэгтээ чанар нь муу юм байлээ үнэхээр. Нөөцийн мах бол яс их те. А зарим газар бол юутай мах яс нь ер нь